одоо Монгол тээвэрчд маань энэ одоо тээврийг хийх бололцоо бүрдэж байна. За ямар ачаал тээвэрлэдэггүй гэхээр энэ дээрээс голцоо бол дийлэнх нь барилгын материал тээвэрлэж авч байгаа. За дээрээс хүнстэй бүтээгдэхүүн жимсх нь бусад одоо бараа төрлийн одоо нөгөө давсалсан савлсан бүтээгдэхүүн нэлээх одоо пошс авдаг чихлээд байдаг. Энэ бүгдийг одоо Монгол төвчд маань хийх бололцоо үзэж байгаа. Худалдааны эргэлтийн хэмжээ дээрс нэмэгдэх боломжтой байна гэсэн үг. Тэгээ худалдааны эргэлтийн хэмжээ сүүлийн одоо 2-3 жилийн хугацаанд 3 дахин нэмэгдсэн байна. Зөвхөн одоо 22 онд хийж байсан Польш Монголын хооронд одоо авто тээвэр хийжсэн тээвэр энэ оны эхний улирлын байдлаар үндсэндээ бол өнгөрсөн оны түвшинд хүрсэн байна. Өөрөөр хэлэх юм бол энэ жил бол үндсэндээ 3-аас 4 дахин Польшоос Монгол руу хийгдэх тээвэр нэмэгдэх бололцоотой болж байна. Хамгийн гол энэ тээврийг монголчууд маань харьцангуй бага хийдэг. Голцоо одоо Оросын жолооч нар одоо Оросын тээвэрч дээрээс Белорусын тээвэрч хийдэг байсан бол одоо хилцээр байгуулснараа Монгол тээвэрчд маань одоо хийх бололцоо бүрдэж байгаа. Хэдийнээс мөрдөж гэсэн үг. Өнөөдөр зурчлаа одоо үүнтэй холбоотойгоор холбогдох одоо засгийн газар яамдууд журмаа байгуулсан. Энэ урд нь бол яг тодорхой зөвшөөрлөөр өгдөг байсан. Жил дээр 500 орчим зөвшөөрөл өгдөг байсан бол одоо бол үндсэндээ энэ тээвэр хийгснээр харьцангуй одоо юу гэдгийг нөгөө зөвшөөрөл өгөх шат дамжлага буурна. Энэ тал дээр хоёр талын одоо тээврийн яамдууд, зам тэрийн яамдууд одоо цааш тавтааш явж байна.